Жилүүрийн 12 дугаар сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэн эдгээр хүмүүсийн төлөө тодорхой зүйлийг хийж хэрэгжүүлдэг. Тиймээс энэ өдрийг Өгтөн Сүхбаатар дүүргээс онцгой байдлын албатай хамтран гамшигын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн биеэ хамгаалах бай сэдвт сургалтыг өнөөдөр 29 дугаар тусгай сургалт төр хийлээ. Гамшиг боллоо гэдэг одоо гадуур дуу чимээ тавьдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бас энэ хүүхдүүд сонсох мэдрэх боломжгүйгээсээ болоод алдаж идэх асуудлууд гарах магадaltaй гэж үзээд одоо тэр дуу чимээг одоо өөрсдөө яаж мэдээллийг хүлээж авах вэ? Авсан дороо өөрсдөө бие яаж хамгаалах вэ? Одоо жишээлбэл сургуулиас яаж хаагуур гарах вэ гэдэг юм уу те? Одоо анги дотроо байгаа бол хэрхэн тэр одоо тэр ширээн дугаараа ч гэдэг юм одоо ингээд толгойгоор болдог шүү дээ. Тэр мэтчлийн сургалтыг бол хийж байгаа. Тус сургууль нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль юм аа. За энэ сонсгол хэл дээрээ бэрхшээлтэй хүүхдүүд одоо энэ онцгой байдлын үед яаж ажиллах талаар багш нар нэг сургалт явуулдаг. Бид нар өөрснөө одоо нэг интернетээс татж аваад сургалтынхаа дагуу одоо тэр номынхаа дагуу хүүхдүүдэд ярьж өгдөг. Тэгэл одоо газар хөдлөлөө гэхэд ингээд эхний ээлжинд яах вэ, эхний тохиогоор яах вэ тэр сургалтууд манай сургуульд нэлээд явагдсан л да. Харин энэ гал усны аюул гэдэг одоо гал төмрийн аюул ч гэдэг юм уу гал усны аюулын талаар бол бас онцгой мэдлэг байхгүй. Тэгээ энэ сургалт явуулж байгаа үлдээ баяртай байна. Ийхүү гинти гамшиг осол тохиолдсон үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн биеэ хамгаалах, гамшиг ослоос сэргийлэх талаар сургалт зохион байгуулагдлаа.